Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2006 онд нээлттэй хийсэн Jackie Chan-ы гол дүрдэн тоглосон Robin Hood киног ярьж өгөхөөр бэлдлээ. За үүнээс өмнө киночдод нэг гоё мэдээ дуулгахад Fans Ramen Mongolia Skin Drop 2026 урамшуулалт зарлагдлаа. 2026 ширхэг шагналтай. Бодоод үзтээ 2026 шагнал шивдээ. Тэр дунд нь Counter-Strike-ийн Skin 1000 ширхэг, 500 ширхэг Bomber Jacket Limited Edition, бас 26 ширхэг гейминг хэрэгсэл бий. Жишээлх юм бол Cloud 2 чиглэж, PlayStation 5, iPhone 17, Logitech G Pro X Superlight Mouse гэх мэт яаж хожих вэ гэж юу? Ердөө гомь идэд л боллоо. 17 төрлийн жижиг том аягтай бэлэн гомингоос идэд, бэлэн гомин дотроос хонжуурын карт гарч ирнэ. Тэр үед хонжууртай картны зургийг аваад Fans Ramen Mongolia Facebook хуудасны чатээр илгээж шагналаа баталгаажуулаад тэгээд л боллоо. Амжилт хүсье. Ханхуу өрөнд цахилгаан өрөм дуурч буугаар кино маань эхэлнэ. Ranzi To, Bayda To. Энэ ажлыг хийчих юм бол нэг хүний 10 саяыг олох боломж байна. Хулгай хийж байгаа бололтой шүү. Тэгсэн хулгай хийж байгаа хүн нь манай Jackie Chan байж байна. Гал хамгаалагч нь зүүн талтай байна. Ингэсэн чи өөр нэг залуу ирээд дуран оруулж байна. Мэргэжлийн гарууд байна шүү. Сефний доторх цоожийг дурангаар харж байгаад гаднаас нь тоог нь тааруулаад онгойлгочлоо. Энэ бол манай киноны гол дүрүүд Bayda To болон Ranzi To. Түүнийг бүгдээр Ranzi болон Bay гэж дуудацгаая. Хаалга онгойлгож байсан чи Ranzi цаана. Өшөө, яваад өшөө болчихсон штэ. Юу яваад гээд байгаа юм бэ? Ингэсэн чи чихэн дээрээ морин уралдаан сонсоод байсан юм байна. Мөрөдөө тоглоомонд дууртай бололтой. Тэгээд сеф нээлээ. Баах мөнгнүүд байж байна. Дүрс шилжиж нэг бүсгүй эмнэлэгт төрж байна. Холоо дэлгэхгүй бол яаж төрөх юм бэ? Эхлээд дэлгэлдэ. Манай хоёр харин тэнд эм туугаад байна шүү. Хөөе. Наадуул чи нэг нь 80,000 гэж байна штэ. Ийм хямдхан хогоор яах гээд байгаа. Оронд нь энийг ав. Нэг нь 8 сая гэж байна. Нөгөө тал харин нөгөө бүсгүй төрөөд эрүүл саруул хүүтэй боллоо. Манай хоёр яг ажиллаад дуусаад гарч ирж байна. Гадаа нь харин нэг хөгшөөр манай хоёрыг хүлээж байдаг. Багийнх нь гişүн бололтой. Түүнийг бүгдээрээ баг шгэж дуудацгаая. Холбоогоор бид бууж байна уу? Манай хоёр эмнэлгээс хулгай хийж байсан бололтой. Цагаан халааттай гараад явж байна. Тэгсэн цагтаа бариад авлаа. Зогсоорой гэсэн шууд. Болцгоо. Эмчнэр илүүдэл жинтэй байж болохгүй юу аа? Ингэсэн чи шууд цаашаа мэдээллээд. Манай хоёр зүгтаарай. Ингэснэ зүгтлаа. Гүүж байснаа гинэт торомслоод халаатаа үлдээгээд гараа явчлаа. Янзын багаар ажилтг юм бэ шүү. Би биендээ бүүст өгöd явж байна. Тэгээд нэг нь 0 руу ороод нөгөөх нь өөр тийшээ явчлаа. Хамгаалагч хаалга онгойлгосон чинь дээгүүр нь өөр тийшээ. Голын хаалгыг нь онгойлгосон чинь. Хой хом байна. Уучлаарай. Манай хүн дээгүүр нь дахиж даваад гол руу н орчлоо. 0-д байсан залуу бас мөрий тавьдаг юм байна. Манай хүн ард нь харж байснаа. Чаавс 9 дээр тавьдаг байж. Bayda To харин гашуудж байгаа хүмүүсийн дунд ороод суудсан байна. Уйлж өгч бай шүү. Сайн хүн байсан штэ. Хой чи хэбэ би юу? Эч хэбэлэ чан хүн амд урчжээ. Уучлаарай. Хөөрхи. Дүр шилжиж нөгөө эмнэлэгт хүү төрсөн гэд бөөн баяруулж байна. Тэгсэн тэнд нэг нөхөр гарч ирээд хүүхдийг ээжтэй наваад зүгтаачлаа. Лифтэнд ороод Макс чи надад амлаа үсттэй. Бид Аляска руу явж амьдрнаа гэж одоо хамтдаа явцгаая. Надтай гэрлээч. Би Кевинтэй гэрэлчихсэн шүү дээ. Чи надтай хамт явнаа. Заавал чамайг аваад явна. Гэснээ ээж хоёрыг аваад зүгтаач байна. Яг тэр эмнэлэгт нь манай хоёр бас хамгаалагчдаас зүгтаад байж байдаг. Залуу ээжийг нь арай барахгүй болохоор нь хүүхдийг аваад зүгтлаа. Хамгаалагчид манай хоёрыг хөөхөөлчихвэ. Манай хоёр гайхаад байна. Тэгсэн нөгөө залууг хөөгд байсан юм байна. Залуу харин бүслүүлчлээ. Надад хүүхдийг өг. Эн чинь миний хүүхэд. Ингээд булаацалдж байгаад хүүхэдтэй хамт доош унчлаа. Манай хоёр яг доор нь байж таарад гял самбачлаад хүүхдийг бариад авна. Тэгсэн хүүхэд өлгийнөөс мултраад яг унах гэж байна шүү. Ашгүй доор нь эмчнэр ирээд бариад авлаа. Манай хоёр харин эвтэйхэн гараад зүгтаачна. Тэгээд ажил амжилттай. Одоо ашиг хаваацгаана. Ranzi олсон мөнгөөр мөрийтэй тоглоод Bay харин машин худалдаж авч байна. Давхар ажиллаа хийгээстэй. Сеф дэлблээд баахан устай мөнгө хулгайлж нөгөөдүүлээ эндүүдэж байна. Бас мэдээж чадвараа сайжруулнаа. Сеф онгойлгох дасгал хийж байна. Хэрв чи нарийнхан хялгасыг мэдэрч чадвал юугч мэдэрч чадна. Үсгинэ байж боломгүй юм. Тэгээд далавт зүүж байгаа дээвэр дээгүр хулгай хийх гэж байтал нохоо дайраад буцаад зүгтлаа. Ээж хардаа хар ирвэхэ. Ranzi даанч олсон мөнгөө тэр чигтэн мөрийтэй тоглоод алдаад байна. Bay харин бүсгүйчүүдийг эрхлүүлээд байна. Кассан дээр уйлаад хэтгэдэ ата болсон. За гэсэн нөгөө бүсгүнд хүрээд ирлээ. Кредит картаараа төлөөч. Юу хэн задгаа мөнгө вэ? Энэ зүгээр худалдагчийн тэп карт энэ байна. Чи явж юм үзээ. Ирхмэ наадах чинь сүшиний газрын хөнгөлтийн карт байна. Мэдэж байна. Ингэснэ гуталнаасаа сожоомоо гаргаж ирлээ. Яя. Ranzi харин мөнгө алдаад тэгээд мөнгө хүлэгчээс зээл авч байдаг. Хой. Өгөхгүй бол өхнө гэж мэдээрэй. Би 10 минутын дотор л буцаагаад өгчихнэ. Харин багш бол мөнгөө янзын хадгалдаг юм байна шүү. Бүгдийг нь сефэнд ээжлээ. Эхнэр нь хараа. Яагаад мөнгөө хөрөгчөндөө хадгалаад байгаа юм бэ? Энэ чинь хөргөгч биш ээ. Манай сеф шүү дээ. Гэхдээ хүнд битгий хэлээрэ. Эхнэр нь жаах
баахан сэтгцийн асуудалтай бололтой. Хүүхэлдэг хүүхтэйгэд бодоод байна. Баядад харин нөгөө бүсгүүдэд зүйлт бэлгэлж байна. Тэрийг нь гаднаас нэг бүсгүй нууцаар ажиглаад байна шүү. Юм бүсгүй юм бол тэгээд гялс зугтлаа. Тэгснэ хүмүүст салфетигний танилцуулга хийж байдаг. Баядад түүнийг таньдаг юм шиг байна. Рензи харин яг тоглож байтал мөнгө хүлэгч ирээд "Рензи, хэзээ мөнгө өгөх гэж байна да. Хэрвээ би энийг тодчих юм бол та нарын мөнгийг өгөх гээд байна." Ингээд нээж байснаа. За би ерөн сандраад байна. Али чи үзтээ. Ингээд нээлгэж байснаа гялс зугтаачлаа. Нөгөөх нь нээгээд харсан чи хожоогүй байна. Рензи харин алга болчих. Манай хүн замдаа гаруудыг ёстой эвхэж өгнө шít. Тэгснэ босс дээр нь очиод "Эй босс, би тантай л ярих гээд хайгаад байсан шít. Танаа хүмүүс зодтолтохоос өөр юм мэдэхгүй маа. Би зээлсэн 100 сая удахгүй төлнө мэдөө." Ингээс араас нь бариад авлаа. Би уран цэцэн өгтэй хүмүүсийг үзэн яддаг юм. Ингээс чи манай хүн ширээг нь дээшлүүлээд үзлээ. Тэгээд хидийг эвх гэж байгаад ингээс гараа зугтаачлаа. Тэгээд тагтан дээр шахуулаад баригдлаа. Ойртох юм бол би өсөрчихэн шүү. Тэгэл дээ. Тэгвэл та мөнгө авч чадахгүй шүү дээ. Зүгээрээ. Надад олон авлага бай. Тэр хүмүүст би чамааг яаж алснаа харуулчих юм бол тэд нар айсандаа мөнгө өгнө шүү. Али, мэдлэг хийж бай. Гиснэ нэр унгаах гэд үзчихлээ шүү. Тэгснэ гарыг нь хүрзээр ма болтаад болдоггүй. Дахиад арай хурдан ма болдоггүй шүү. Бүр болохгүй болохоор зангаад нөгөө гарыг нэмэ. Онла. Гиснэ унгаачлаа. Манай хүн кондишн дээр буугаад амьд үлдчихнэ. Тэгээд кондишнуудаар дамжаад аврагдана. Манай баа харин нөгөө баян бүсгүүтэйгээ дахиад уулзах гэж байна. Тэгсэн гадаа нөгөө сурталчилгаа хийдэг бүсгүй дахианы хувцастай ирдсэн байна. Бай хараад би машинд очиод тамхи аваад ирээ. Ингээс гараад уулзлаа. Хөөе чи ийм хувцастай энд юу хийж байгаа юм бэ? Тагнамар байвал арай дээр хувцас өмсөлтөө. За би чамаас салмаар байна. Ингэж авна шүү дээ. Ихнэр нь байсан юм байна. Тэр дотор байгаа хий юм бэ? Миний үйлчлүүлэгчээ. Намайг дандаа эрэгтэй үйлчлүүлэгчтэй байдаг гэж бодоо юу? Чи нэг сар гэртээ ирсэнгүй шүү дээ. Тэгээд яадаг юм бэ? Угаасаа 18-тайдаа чамтай гэрлэх өөрөө алдаа байсан юм мэдөө. Одоо салъя. Би жирэмсэн шүү дээ. За Шинзэнд очиод наадах авахулчих. За яв. Бүсгүй явж байтал ардаас нь. Хөөе. Чи Шинзэн рүү ийм хувцастай алхаж явах гээд байгаа юм уу? Бүсгүй баярлаад машинд нь суух гэтэл ядаж автобусан цуугаад яваарэ. За юу. Ингээснээ яваад орчлоо. Буруугаар ойлгочихжээ. Бүсгүй жаахан ур багаастай. Нөгөө талд мөнгө хүлэгчэд Рензиг ингээд дэрдсэн байна. Рензи хаануугааг мэдэхгүй юу те? Эндээс зайлцгаа. Уучлаарай. Бид нар танаа гадаа ханыг буудаад л болоо. Ингэж байна шүү. Аав нь нэлээд уур тавина. Яг тэр үеэр нь Рензи гэртээ ирж таарлаа. Тэгсэн хоёр нөхөр хан руу нь будаг цацах гээд байж байна. Ингээл очиод ивхээ тавьчлаа. Тэгснэ мотор ардан сайхан сүвлж байгаа. Тагтнаас унжуулчлаа. Дахиад миний гэр бүлээр оролдох юм бол би алчхан шүү. Мөнгө их ч удахгүй өгнө. Ингээд гэртээ орлоо. Баахан бэлэгтээ иржээ. Аав нь харин бөөн уур. Хамаг бэлгийг нь шидээд хөөгөө явуулчлаа. Нөгөө тал дээр багш нь гэртээ ирсэн чинь нөгөө сейфийг нь угчихсан байна. Бөөн шок. Энэ манай гэр бөөн бицтэй. Тийм ээ хайраа. Энэ миний сейф мөн үү? Энэ манай хөргөгч мөн байна хайраа. Хулгайч бүгдийг нь авчихж. Зүгээрээ хайраа. Хөө маань зүгээр вэ шүү дээ. Ингээд хүүхэлдэйгээ илээд байна. Тэр үед утсан дуурайд. Хой. Чи том ажил хийх үү? Юу ч байсан би хийнэ. Ингэж байна. Рензи хямарчсан явж байтал багш нь залгаад дуудаж байна. Бай харин нөгөө гоё машина хураалгаж байдаг. Мөнгийг нь төлж чадахгүй бол машин битгий зээлээр авчаа мэдөө. Ингээд аваа явчлаа. Багш нь Баятай уулзаад. Чи миний хөргөгчийг угсан уу? Тэр Рензи чи хайцсан юм бэ? Хоцроод байгаа юм биш үү? За. Том ажил байна. Би ганцаараа шийдэж чаддаггүй. Ингээх үед Рензи өрөөд ирлээ. Бай тэндээс. Дахиад л бодоггүй. Чи над бүрийтэй тоглоом болчих болтгүй юм уу? Гү чи юунда над руу орилоод байгаа юм бэ? Би дээрэмчидтэй нёгийгээ үзэж байгаад ирлээ штэ. За тэгэхээр том ажил байна. Нэг хүний $7 сая. Юу? $7 сая? Ингээхтэй их ярвихтэй. Гү юу нь ярвихтэй байдаг юм бэ? $7 сая бол юу ч хийн. Хурдл. Ингээснээ шууд машинаас агаад яваад өглөө. Тэгээд нэг айлын гадаа очиж шатаа өгсраад гарцгаана. Багш нь харин хамт орно гэд болдоггүй шүү. Манай хоёр лаг багаар ажиллаад. Багш харин тэнд чирэгдээд байна. Та машинда байж байхад яат юм бэ? Би өөрөө орох ёстой. Ингээд орлоо. Энэ ажил нэрэн яагаад ийм өндөр үнэтэй байгаа юм бол хэм мэддэм бэ? Хаалга онгоолгодох. Тэгээд шилийг нь эвтэйхэн зүсээд гэрлүүн яваад орлоо. Сейфийг нь онгоолгосон чинь юу чалгаа? Энд үнэтэй юм байхгүй шүү дээ. Зүгээр л гадны улсын хэдэн мөнгө байна. Багш хаан байна. Ингээд багш дээр яваад очтол. Багш нь хүүхдийн өрөөнд хүүхэд тэрчгсэн зогсож байна. Рензи очиод юу болоод байгаа юм бэ? Гэсэн хүүхдэд нойрны юм өгч бай шүү. Юу хийгээд байгаа юм бэ? Бид нар энэ хүүхдийг өвөөд наваачиж өгөх ёстой маа. Болцгоо. Бид арай ч ийм юм хийхгүй. Ингэсэн чи багш шууд гараад гүйчлээ. Даанч үнэнийх өндөр байсан юм аа. Рензи гарч ирээд уурлаа. Бид хүн алахгүй, хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн дүрмтэй үсттэй. Би алах гээгүй. Зүгээр нойр суулах юм өгсөн юм. Өвөөд нь аваачиж өгөөд л болоо. Юу? Хүүхдэд үү? Тийм ээ. Би та хоёрт хэлэх гэсэн чинь та хоёр сонсохгүй байсан бидтэй. Та хоёр тийм мөнгөтэй юм уу аа? Чи өөртөө бидтэй. Чи харин дампуурсан. Өнөөдөр миний сейфийг ухчихсан. Би яах болж байна? Ингээд нөгөө хоёрыг найраад байна. Тэгээд манай хоёр шийдв бололтой. Машинда суучлаа. Цүнхээ онгоолгосон
чинь хөөхөн хөө унтаж байна. Замдаа харин баяда тун машинуудад гүйцэгдэнгүүтээ уурлаад байна. Би энэ төмрийн сэгийг унаагүй байсан бол чамайг хол хайж байгаа мэдвөө. Ингэсэн дахиад нэг машин гүйцэх гээд байна. Чи гүйцэж чадна гэж бодоо юу? Ингээд хааж өглөө шүү. Багшийнх нь уц дуурайд. Байна уу? Чи очсон уу? Арай болоогүй. Чи очсон уу? Замд нэг тэнэг юм хаагаад явуулдаггүй. Энд ч бас нэг тэнэг юм байна. Гэсэн чи хоорондоо үзээд байсан юм байна. Хөөрхи. Нөгөө талд харин мафийн явж байна. Тэгсэн босс нь залгаад. Би зөвхөн хөөхтэйг л авахыг хүсэж байна. Бусдыг нь зүйл дуусгаарай. Ингэж байна шүү. Манайд аюулд орчээ. Тэгсэн замд нь цагдаагийн хамгаалалт гарчихсан байна. Баядаа тун зогсоод. Та нарт л гэж хэлэхэд би 3 удаа ирэхээ асуулж үнэмлэхээ хураалгасан. Одоо ямар ч жолоодох ирэхгүй байгаа. Йоо, чи ийм байж жолоо яриад байхдаа яадаг юм? Али солигдъя. Ингээд цагдааг харах үед эвшээж байснаа. Цааш харахад нь гял солигдчихлоо. Цагдаа жаахан гайхлаа. Юу болчих вэ? Рензи харин хүүхэдтэй цүнхээ гялс цэглгандлаа. Тэндээс нь харин нөгөө мафийнхан. Хай. Эвгүй тул бусдыг нь алаад хөөхтэйг л аван шүү мэдөө. Юу ч болсон хөөхтэйг л авах ёстой. Ингээд буугаад сэнгэлж байна. Манай эд дээр харин цагдаа ирээд. Өрхмөө, наа цүнхэнд чи юу байгаа юм бэ? Онгоолгоод өгөхгүй юу? Энийгөө ингээд сонирн боллоо. Яг хаалгаа онгоолгоод гарахад бэлэн байж байтал. Тэндээс нөгөө мафийнхан машинтайгаа тоормслоод ороод ирлээ. Ухраа чи тэнгүүтэй. Би буутай байна. Цагдаа нар бажиг аваад бөөндөө хөөцгөлөө. Манай ээж боломжийг ашиглаад гяс зугтлаа. Хой тэр зугтчлаа. Хөөгөрөө. Манай эд харанхуй зам руу орсноо. Ингээд энэ зам яагаад ийм харанхуй байгаа юм болоо? Та гэрлээ асаахаа мартсан биш үү? Ингээд асаасан чинь. Шууд замын хажуу руу унчлаа. Багш нь гацчихжээ. Би яах вэ? Хөөхтэйг аваад зугт. Цагдаа нар ирж байгаа. Ингээд нөгөө хоёроо явуулчлаа. Нөгөө тал тарин хүүхдээ алдсан эцэг эхчүүд их гуниг тавиаж байна. Тэнд үзлэг хийж байсан мөрдөгч харин хаалга онгойлгосон уул мөрийг нь хараад гайхаад байна. Таньдаг сэжүр болтой шүү. Мафийн босс харин туслах руугаа яриад. Хүүхдийг л авах ёстой байна. Тэр хүүхдийг олж ир. Үгүй бол өөрсдийнхөө оршуулгыг өөрсдөө ухаарай. Мэдлээ боосоо. Босс нэг бичлэг үзээд байна. Хүүгийнх нь бичлэг болтой. Нөгөө киноны ихэнд шатнаас унаж өгдөг залуу байна. Аав нь мафийн босс байсан юм байна. Манай хоёр харин хүүхдийг гэртээ аваад ирсэн байна. Уйлаад болдоггүй. Наадхаа харагдал та. Гүчи өөрөө харагдал та. Цонхоо хаа. Гэснэ нойрсуулах юм өгөх гэж байна. Хой. Дахиад нойрсуулах юм өгөх юм бол өгчгэн шүү дээ. Тэр цонхоо хаа. Гэснэ дээрээр хааж байна. Хой. Чи өөрөө наадхаа алах нь вэ штэ. Би зүгээрээ наан нь барьж байна. Дуу намсгагч л гэсэн үг. Болохгүй. Ингээд авсан чинь цочоод чимэг болчлоо. Байц энэ болж байна. Хой. Гэсэн чи болоод байна шүү. Тэгээд манай хоёр эвтэйхэн саатуулаад аргаллаа. Тэгсэн гаднаас нөгөө багшийнх нь ихнэр ороод ирлээ. Энэ юун хөөхөд уйлаад байна. Рензи гяс самцандаа нуучлаа. Бай тэнд. Хувцснууд байгаа. Ингээд гяс салаа. Тэгсэн хүүхэд Рензигийн мемийг ээжийнхээ мөөмтэй андуураад унлаа шүү. Яй. Тэгээд эвтэйхэн аргалж байгаад угаалгын машинд оруулаад нуучлаа. Эзэгтэй. Ямар заваа юм бэ? Би цэвэрлчээ. Үгүй энэ хувцснууд. Би угаач. Та хорж амар. Ингээд гаргалаа. Рензи хувцаа угаалгын машинд хийгээд эргүүлчлээ. Буцаж ирээд баяас. Хүүхэд тав байна. Би ийшээ хийсэн штт. Ингэсэн чи угаалгын машинд эргэж байдаг шүү. Баларсан. Тэгээд манай хоёр аргаа варлаа. Яавал чимээгүй болох юм бэ? Жаахан дахиа идэх үү? Эсвэл ингээд дуулж бүжгэлж үзүүллээ. Тэгсэн чи гайгуулж байна. 1 2 3 4 Jingle bell, jingle all the way. Ийм дуу дуулахар чи яаж чимэг болдгийм бэ? Ингэж дуулах хэрэгтэй байхгүй юу? Дахин гэрэлсэн тэр өгцгөн дээрээ сорвтаа. Ингээд мэд оройжин авьяасаа үзүүллээ. Маргааш нэр багш нь залгаж байна. Зурагтаа асаада. Ингэсэн чин зурагтаар хүүхэд алга болсон тухай гарч байдаг. Тэгсэн их баян гэр бүлээс гаралтай хүүхэд болж таарлаа. Наадах чин зүгээр нэг загас биш. Бүр авраг загас байж намайг очтол сайн харж бай. Би гараад үнийг нь өсгөөд өгнө. Та хэр удах юм бэ? Багтаал 7 хоног. Ингэж авна штт. Хөөрхи. Манай мэрэгжлийн хулгайч нар 7 хоног хүүхэд харах болчлоо. Тэгээд манай хоёр хүүхдийн дэлгүүр рүү авч орлоо. Замда баачжээ. Жив хаванга жаахан үзлээ. Тэнд байсан худалдагч харин. Хой. Хүүхдэд битгий юу ч хамаагүй өгөөд бай. Жаахан хүүхэд сүү уудаг юм. Ингээд зааж өглөө. Бас тэрүүгээр явж байгаад ээжүүдийн сургалт болж байхаар нөхөд орчлоо. Тэгээд надад туслаач. Гой. Гэсэн чи өрөвцөн харцаар харж байна шүү. Ашгүй туслах юм шиг байна. Бай харин тэрүүгээр ээжүүдийн сургалт гэсэн рүү явж ороод багшийг нь эргүүлээд унлаа. Рензит баахан ээжүүд туслаад сүүг нь найруулж өгöd. Манай хүн хүүхдээ угчлаа. Тэнд байсан багш бүсгүй харин их гоё хараад байна шүү. Манай хүн өөдөөс нь хараад мишээж байна. Тэндээс гараад явж байхдаа автобус нь суутал. Багш бүсгүй явж байдаг. Сонь тохиол байна шүү. Ажлаа тарчихсан юм уу? Би имлэгт ажилддаг юм аа. Ажлынхаа хажуугаар энд багш шилдэг юм гэж байна. Тэр үед нөгөө баи ихнэр нэг залуутай хамт алхаж байна. Баи тэрийг нь автобуснаас арчлаа. Жаахан хардаад байна уу да. Залгаснаа. Хой. Чи хаана байна? Танаа ээжтэй хамт байна. Тийм үү. Тэгвэл ээжэд уцаа өгөх. Юу? Сүлжээ ханаад байна. Дараа яри. Ингэснэ тасчлаа. Яаж вэ нэ? Ингээд муухай хараад байж байтал нэрэн ээж нь гараад ирлээ. Нөгөө залуу нь харин эхнэр хүүхдээ аваад
аваад яваад өгнө. Бай харин жаахан бантас хийж байна. Рензи харин багш бүсгүйтэй жаахан юм яриад амжлаа. Чи хаана ажилдаг вэ гэсэн. Би миний буух буудал ирчлээ. Хөөе, бууй. Ингээд гяс буучлаа. Багшин залгаад. Би өнөөдөр хуульчтайгаа уулзсан. Намайг эх 7 хоногт гаргахаар боллоо. Наад хүүхдээ сайн хооллоод харж байгаарай. За, ойлголоо. Хөөе. Наадхыг чинь сайн хооллох ёстой гэж байна шүү. Ингэсэн чи хүүхэд байдаггүй. Хүүхэд хайчваа. Ингэсэн чи автобусанд үлдээчих. Баж гавлаа. Автобусны эцсийн зогсоол дээр пижигнэд яваад очлоо. Тэгс ашгүй тэнд нь совлогч бүсгүй тэрч гисэн сууж байна. Яа гэсэн харцаар хараад байна шүү. Та хоёр хүүхдээ автобусны ард мартаад уудаг. Яаж гисэн хүмүүс вэ? Харин тийм ээ. Бидэнд туслаач. Гэд барь захиуллаа. Ингээд совлогч бүсгүй гэртээ авчирч хичээл заалгаад бас сургалтын дээр нь очиж хүүхэд асрах талаар суралцаад живхийг нь сольж усанд оруулж сурлаа. Орой харин хоёр талаас нь бүү байлаад унтуулж байна. Манай хоёр болоод байна шүү. Сүүгээ янзын найруулдаг болчихжээ. Сүүгээ найруулад дамжуулсан чинь буцаагаад баастай живхийг нь дамжууллаа. Данч замдаа задарчлаа. Чаавас. Хариуг нь бариад аваачаад маа. Энэ яаж нэ? Тэгээд сүү найруулж уралдаад төрүүлсэн ялагдсныхаа толгой дээр хуурай сүү хасах юм байна. Баа ялчлаа. Хүүч бас манай хоёрт нэлээд дасчлаа шүү. Дэлмаар нь бас совлогч бүсгүйтэй сайн найзууд болцсон байна. Дуут мессежээр чамд баярлалаа. Чамгүй бол бид хоёр яах ч учраа олохгүй байлаа. Гэт явуулж байна. Тэгээд гуруулаа суугаад кино үзнэ. Өгөж байсан хүнийг зүрхийг нь цахилгаанаар цохиулаад амьдруулж байна. Манай хоёр ч их л эмээлттэй үзэн шүү дээ. Хүү харин аль хэдийн унтцсан байна. Тэгээд хүүхдээ унтуулцгаагаад гараа цохиод өөрсдөө унтцгаана. Мэргэжлийн болчихжээ. Маргааш харин бай эхнэртэй дууд мессеж үлдээж байна. Ой, чи нөгөө миний хэлснээр хүүхдээ авахулцсан уу? Завгүй байгаад байвал заавал авахулах гээд яат юм бэ? Байж үлвэг. Ингэж байна. Жаахан зөөлөрсөн юм уу та? Рензерэн хүүхдэд тэврээд жижиг мөрийтэй тоглоомын газар руу орлоо. Сайхан тоглоё гэтэл хүүхд нь уйлаад болдоггүй шүү. Рензи, над хүүхдэд чимээгүй айлгаач ээ. Ингээд хүмүүс уурлаад байна. Тэр үед Рензи худалдагчигч хүүхэд чинь чиний толил гэсэн үг. Чи юу хийж байна? Тэрийг л дуурайна. Гэснийг нь санаад мөрийтэй тоглоомын газараас гараад ирлээ. Тэгсэн чи уйлхаа болчлоо. Ашигүйдээ. Сайн хөө. Ганцхан мөрий тавьчих за. Гэт буцаад орох гэсэн чинь уйлаад унлаа. Гүчи манай ааваас аймар юм аа. Ингээд явлаа. Сайн зам руу нь эргүүлээд bay шүү. Нөгөө тал дээр мафийн нэлээ ур тавина. Нөгөө мафийн болон манай хэдийг голдон зуучилж байсан нөхрийг нэг өрөөрөө оруулчлаа. Тэгсэн тэр нь хөлдөөгч байна. Нөгөө өгдөг залуугийн цогцос тэнд нь байж байдаг. Хай намайг гаргаач. Гуй тэр нөхөр Рензи Тава Байда тунгээд хоёр туслахтай байлаа. Босс тэнд. Рензи Тава Байда тун гинэ. Ингээд манай хоёрыг мэдчихлээ. Маргааш нь манай хоёр сургалтандаа сууж байтал мафийнхаа хүрээд ирнэ. Ой, чи Рензи Тава мөн үү? Ингээд бариад авлаа. Бай дотроос хараад хүүхдээ гялс багшид өгöd гараад ирнэ. Ой, юу хүмүүс вэ? Хүүхэд хаана байна? Хүүхэд гинэ. Миний нэрийг хүүхэд гэдэг. Намайг хайсан юм уу? Ингэснэ зодтолдож гарлаа. Рензи үсэрдэг тавцан дээр хоёртой үзнэ. Үзэгч гэж шууд үсэрч унгаагаад байна. Бай тэндээс үсэрч орж ирснэ. Ойгоод шатан дээр. Гүчи яава? Хүчээ хэтрүүлчлээ. Ингээд нууц хэлээрээ яриад тэндээс гараад гүйчлээ. Тэд юу гсэн бэ? Мэдхгүй. Гэсэрүүгээ гараа ивчлээ. Багш харин хүүхдийг аваад гэрт нь хүрээд ирлээ. Тэр үед нөгөө Рензитэй тооцоотой мөнгө хүлэгчд хүрээд ирсэн байна. Хаалгаан онгойлгонгууд нь буудгаа цаасан шүү мэдүү. За, ингээд хаалга тогссон чи багш хүүхэдтэйгээ гараад ирлээ. Байз гэсэн туслах нь буудгаа өөр дээр асгачлаа. Рензи тоо, эхнэр хүүхдийнхээ хард нуугдгаа бол. Уучлаарай. Тэр одоогор байхгүй байна. Дараа ирээрэй. Бид ороод хүлээж аяа. Ингээд орчлоо. Тэр үед нь Байда түүний эхнэр нь бас ирчихжээ. Багш хаалган голголоо. Хинтээ уулзах уу? Байда тун тэр одоогор алга байна. Ороод хүлээж явах уу? Гэт бас оруулчлаа. Ороод ирсэн чинь тэнд нь хүүхэд байж байна. Жаахан буруугаар ойлгочлаа шүү. Манай хоёр харин гэртээ ирж байна. Тэгсэн ардаас нь таньдаг цагдаа дуудаж байна. Нөгөө сэжиглээд байсан цагдаа шүү дээ. Ой Рензи, чи яв хүүхэд зүгээр шалга. Гэт Баяыг явуулчлаа. Цагдаа ирээд Байда тун яагаад гүүгээ явчихв? Тэр баас нь хүрээд байна гинэ. Гялс орж баах гээ явчлаа. Оо, та хоёр энд амьдрдаг юм уу? Аль орж үзье. Ярих юм байна. Бай ороод ирсэн чи мөнгө хүлэгчэд. Хой Байда тун. Рензи алга байна. Гэснэ ихнэрээ хараад. Чи яагаад утсаа авдгүй юм бэ? Залах болгонд дууд мессеж тавьчихсан байх юм. Чи нааширтэй. Хүүхэд хаана вэ? Нөгөө өрөөнд. За. Бай ихнэр харин уйлаад байна. Гартаа хүүхдийн зүрхний бичлэгийг барьчихсан байна. Рензи харин нөгөө цагдаа таамд гэрлүүг орж байна. Ард нь нөгөө мафийнхаа ирчихэж мөнгө хүлэгчэд. Хой Рензи. Гэснэ цагдаа хараад цааш орчлоо. Цагдаа ороод иртэл баахан үл бүтэх гарууд сууж байна. Рензи. Танилц. Манай найз мөрдөгч Стив. Эд харин миний үе ялууд.
Чиний нүур яаж хав? Би энэ дээр зурх хоббитай юм аа. Мафига харин барилгын дээвэр рүү гараад дээврээс нь доошилж орох гэж байна. Цагдаа энэ юу баахан хүүхдээ юм бэ? Рензи тэнд. Чи манай найз Баяда туныг мэдэндээ. Их замбраагүй. Нэг эмэгтэйгээс хүүхэдтэй болсон. Одоо ихнэр нэрцэн ууралж байна. Ингээд найз руугаа бухчлаа. Баяда тун харин тэнд хүүхдийг тэрвэрчгсэн нуугдаж байна. Тэгээд нойл руу ордог нууц хаалгаар орсон чинь цонхоор нарийн мафиха ороод ирлээ. Шууд хүүхдийг авчлаа. Баяда тун нойлоос гарч ирээд. Ёо, сайхан баалаа шүү. Та орох уу? Үгүй. Муухай өнөртэй байгаа. Гэснэ нөгөө өрөөнийх нь халгыг онгойлгочлоо. Тэгсэн дотор нь хүүхэд биш. Мафи халдсан зогсож байна. Энэ юм бэ? Энэ манай бас нэг үеэл байгаамаа. Би хамгийн том нь. Ингээд нөгөө өрөө рүү орно. Бай цонхоор харсан чинь хүүхдийг яг сагсан тийчгсэн авч бай шүү. Шууд араас нь авираад хүүхдийг бариад авлаа. Нөгөө нөхөр нь харин дээрээс нь татаад байна. Бай алдчихлаа. Рензи тэнд сууж байтал. Цонхоор нь хүүхэд савлаад өнгөрчлөө. Рензи цочж байна. Гүчи сая яасан бэ? Гэсэн дахиад чи яагаад байгаа юм бэ? Ингээд цонх руу харсан чи юу чалгаа? Би ядаргаанд ороод хүзүү татаад болдгоо. Ингэсэн Бай тэнд хүүхэдтэйгээ хамт гараад ирлээ. Чи яава? Ингээд харсан чи цонхон дээр нь хөөхи. Ингээд зодоо ихэллээ. Цагдаа гарч хүүхдийг бариад Рензи мафийн багийг зодно. Нөгөө хоёр харин мултраад унах шахлаа. Рензи араас нь цагдааг барьж аваад татаад гаргалаа. Тэгснэ хүүхдийг Байд өгöd явуулчихдаг. Гаднаас ирэн мафийнхны нэмэлт хүч ороод ирлээ. Тэгээд зодолтлоо. Цагдаа бол янзын үзэж байна шүү. Нөгөө мөнх хүлэгчэд зугтаастай. Халдсан хаал гармаа. Хэсэг бусдыг нь зодож байгаад дахиад хаал гармаа. Рензи жаахан зугтах маягтай үзээд тэгингээ нэг нэгээр нь унгаад байна. Цагдаа найз нь харин Рензиг гавлах гээд болдоггүй. Эвтэйг нь зугтаж байгаад халдсан гэмэ. Цагдаа бас хажуугаар нь гарахтаа халдсан гэмэ. Яагаад бүгд намайг цохоод байгаа бэ? Тэгээд цагдааг цонхонд нааж өрхөд зугтаачлаа. Тэгээд манай хоёр хүүхдийг сагстай түрээд аваад явдаг. Тэгсэн тэрэг нь машинд тэглээд яваад өгнө. Араас нь хөөгөөд нэмэр алгаа зогсдоггүй. Рензиг ялс нэг машин хулгаалаад хөөдөг. Байдато харин нэг мотоциклийн ард сундлаад. Цагдаа байна. Тэр машиныг хөө. Би үнэмлэхээ аваагүй байгаа. Хэрвээ чи хөөх юм бол би үнэмлэхийг чинь гаргаад өгье мэдүү. Нэрнөө гиснэ амар хазалж байна шүү. Гүчи юу жолооддаг болоод ингэж амар яваад байгаа юм бэ? Витя тоглоом. Ингэж явна штт. Рензи машиныг хөөж очоод гэрлээрээ догсон нөгөөдүүл нь зогсдоггүй. Тэд бэднийг дайрамдах гээд байгаа шиг байна. Яваад байгаарай. Ядаж байхад мөнгөний машин байсан юм бэ штт. Бай араас нэрээд хүүг авах гэж байна. Рензи харин машинтай Байыг аваад тэгээд араас нөгөөд яг барих гэж байтал мафийнхаа ирээд мөрөгчлөө. Бай унчлаа. Рензи мафийнхныг мөргөж холдуулаад өөрөө хөөлөө. Эргэлтэн дээр харин хүүхэд машинаас мултраад цаашаа явчлаа. Рензи газ гүйцэж очиж шахад зогсоод мөргүүлтийн даван дээр бариад авлаа. Тэгээд машинуудаас бултуулаад эвтэйхэн аварчлаа. Манай хоёрын багшарын шоронгоос суллагдах үед мафийнхаа ирээд бариад авна. Рензи харин хүүхдийг аавын даваад ирчихэж тэгсэн хинж байдаггүй шүү. Тэнд нь харин баахан өрөө төлгөсөн цааснууд байна. Мөнх хүлэгчд гэртэн дахиад ирсэн болол та. Дүүнэр нь мөнгөө цуглуулад аав нь хүүгийнхээ өрийг дарах гэж үзсэн юм байна. Мафийнхан багшийг харин бариад аваад хүрээд ирчиж нөгөө 100 чиг харин хөөлдөж гисэн байх шүү. Аха та яагаад мөс болчихоо вэ? Хэрвээ хүүхдийг өгөхгүй бол чи бас мөс болно. 30 сая доллар. Миний сүүлийн санал үүнийг ав. Үгүй бол өг. За, Рензи гэртээ байж байтал хүүхэд нь халуурч байна гэж байна. Рензи аваад эмнэлэг рүү явах гэж байна. Тэр үед багш нь чи хаана байна? Би хүүхдийг аваад эмнэлэг явах гэж байна. Тэгвэл эмнэлэг дээр уулзъя. Баяда туныг бас дуудаарай. Рензи гарах гээд явж байтал аав нь зөрөө дэрж байдаг. Аав нь нэлээд хүнд байгаа бололтой харвчсан юм шиг байна. Рензи аавыгаа хараад жаахан халгалж уйллаа. Хүүхэд харин аавынх нь гараас барьж байна. Уучлаарай аава. Ингээд явлаа. Рензи эмнэлэг дээр ирээд сувлэгч өсгөөд хүүхдийг үзүүллээ. Халуун буучлаа. Одоо айлтгүй. Намайг уучлаарай. Зүгээр дээ. Тайлбарлах гээд хэрэггүй. Чи хүүхдийг аварсан шүү дээ. Тэнд нарийн нөгөө мөнх хүлэгч хүүхдээ тэрвэрчгсэн явж байна. Рензиг хараад Рензи тав ингээд бариад авлаа. Тэгснэ. За бэтгий хөдлөөрэй. Хүүхэд бай шүү. Надад ч бас хүүхэд байна. За тэгвэл 3 тоолоод тавья. 1 2 3 ингээд тавилаа. Тэгснэ хүүхдүүдээ угчингаа жаахан ярилццуулаа. Зээлний тухайд дараа ярья. Би тэр талаар бодмооргүй байна. Чи өөрөө сая намайг бариад өгсөн биз дээ. Зүгээр ажлын рефлекс юм аа. Тийм үү? Хүүхэд чинь яасан? Сүүгээ уухгүй байгаамаа. Тэгвэл ловонгийн шүүс өглөө. Ловонгийн шүүс өг гээд ээжт нь хэлчих. Ээж нь хаяад явчихсоо. Түүний ээж нь харин яасан? Түүний ээж нь бас явчихсан. Ингээд зовлонгоо хуваалцлаа. Адилхан л аав хүмүүс юм да. Би өнөөдөртөө чамайг хөөхгүй. Маргаашнаас харин хойно шүү. Болил доо. Би ажиллаа л хийж байна шүү дээ. Тэр үед багш нь ирж байна. Рензи, Баяда тун бас хүрээд ирлээ. Энэ хүүхэд биднийг тэр бомтон болгоно. Энэ хэдгээч 30 сая доллар. Доллар шүү дээ. Энэ 5 сая зүгээр урдчилгаана. Хүүхдийг аваач өгөнгөд 25 сая доллар өгнө. Манай хоёр харин жаахан дурамчхан байна шүү. Хүүхдээсээ сална гэж бодохоор хэцүү байгаа бол та. Би халууны юм авсан. Одоо халуун нь буучсан. Гэхдээ та хоёр ээжүүд болчихоо юу? Энийг хар. Чи бүх өрөө дарна. Дараа нь аавда туслана. Алив үүнийг хийцгээе. Хүүхдийн аав ээж нь харин тэнд. Миний хүүхдийг өгч.
Ингээд зургатаар уйлж байна. Бай гадаа гарсан чинь эхнэр нь тэрүүгээр тарах материал тарааж байдаг. Эхнэрээ өрөвдөө жаахан уйллаа. Тэгээд эхнэр лүүгээ залгана. Байна уу? Хараа. Гэсэн чи эхнэр нь шууд уйлчлаа. Намайг уучлаарай. Би чиний нөхөр байх ирэхгүй гэж байна. Рензи харин нөгөө совлогч бүсгүйтэйгээ уулзаад ингээд чи яагаад надад итгэсэн юм бэ? Чи намайг бүтэхгүй нөхөр гэдгийг мэднэ үсттэй. Анх чамайг харахад чи хүүхэд барьж авч байсан. Би чамайг сайн хүн гэдгийг мэднэ. Хэрвээ чамд амьдралаа өөрчлөх боломж олдвол чи хулгай хийсээр байх уу? Одоо оройтсон. Үгүй, оройтоогүй. Одоо ч зөв амьдрах боломж бий. Би чамд итгэж байна. Би ч бас Skindrop 2026 урамшуулалд хамрагдандаа гэж бодож чадахгүй байсан юм. Харин одоо юу ч оройтгүйг ойлгоод дахиад оролдоод үзэхэр шийдсэн. Тийм үү? Тэр нь юу юм? Fans Ramen Mongoliaгийн 17 төрлийн жижиг том аяхтай бэлэн гоймонгоос идээд гоймын дотроос хонжуурын карт гарч ирдэг юм. Тэр үед хонжууртай картны зургийг авч Fans Ramen Mongolia Facebook хуудасны чатаар илгээгээд шагнал авдаг юм. Шагнал гэж юу байх вэ? Counter Strike-ийн скин 1000 ширхэг, Yami merch дурсгалын зүйлс 1000 ширхэг, нэмээд 26 ширхэг супер шагнал бий. Зүгээр гоймын эзнийхэн төлөө бэлэг авах юм бол гоймын идэх болгондоо наад гоймонгуудаас ч аваад идээд байл та. Тийм ээ. Заавал бэлэн гоймын их идэх гээд хэрэггүй. Харин гоймын идэхээр сонгох бүрдэл энэ 17-оос сонгоод идэхэд болно. Би чамд итгэж байна. Гэд ятгах байна. Манай хоёр хүүхдийн юмнуудыг баглаад өвөд нь өгөхөд бэлдэж байна. Мафига харин мөнгө тоолоод багшид өгч байдаг. Багш залгаад би мөнгө авчлаа. Одоо хүүхдийг аваад тэр гэж байна. Тэгэд яваад очлоо. Хүүхдийн парк шиг газар байна шүү. Халзан гарч ирээд хүүхдийг авах гэтэл өдөрт 2 удаа баан шүү. Жихийг нь цаг алдалгүй солиорой. За. Ингээд авах гэсэн чинь Рензи нөгөө талаас нь аваад сүүг нь хитрхи бүлээс гэж болохгүй. Жаахан халуунд өгөх хэрэгтэй. Ингээд заагаад яваад байна. Мафиха аваад. За. Өнөөдөр амьд үлдэхүүгүйг нь мэдэхгүй байж ингэснэ аваад орчлоо. Тэгээд багшийг нь хөөгд гаргачихна. Тэд хүүхдийг яах гэж байгаа юм бэ? Мэдэхгүй. Эмчнэр байгаа юм чинь яавал гэж. За, явцгаая. Эмчнэр хүүхдээс шууд цусны шинжилгээ авч байна. Хүүхэд уйлаад л байна. Тэгээд цаашаа аваад орох үед нь манай хоёрын зүрх эмтрэг шиг л боллоо. Манай хоёр руу намайг аваач гэсэн янзтай хараад байна. Тэр үед манай хоёр хүүхэдтэй хамт байсан багхан дурсамж аваад нь хүүхдэд дуулж өгч байснаа. Бас дууг нь сонсоод энэж байсныг нь боддог. Хүүхэд цаашаа ороод хаалга хаагдах үед гинэд хаалганы завсар нэг мөнгөтэй цүнх ирээд тавьчуулагчлаа. Харуул гайхсан чинь манай хоёр орж ирээд харуулъя юм аа. Аав нэрлээ. Ээч нь бас ирлээ. Гэт зодтолтож гарлаа. Багш нарийн тэндээс мөнгөтэй цүнхээ аваад зугтаачлаа. Манай хоёр гялс хэдийг нь гөвөд хүүхдээ гялс аваад гарах гэтэл багш нь хаяад явчихжээ. Хаалга онгоод өггүй. Аргагүй цаашаа авч ороод алсыг харагч дээр хүүг аваачаад тавилаа. Үүнийг нь камераар харж байсан босс. Тоглоомыг асаа. Гэт хүүхдийг бүр дээш нь гаргачлаа. Тэнд мафийн нэмэлтээр ирцгээгээд баярын хүүхдээ авах гэд дээшээ гарна. Тэгсэн машин хөдлөөд хүүхэд унчлаа шүү. Нөгөө босс гэт халаглаж байна. Хүүхэд яг ундгийн даван дээр Рензи нисж ирээд бариад авлаа. Босс тэнд хүүхдийг бэртавэ тэнгүүдэ тэднийг барь. Тэгээд манай хоёр хүүхдээ аваад тоглоомын талбай дундуур мафийнхнаас зугтаалаа. Замдаа ганц нэгийг нь унгаастай. Галзуу уулганы замаар явсан чинь шууд ажилуулад дайрах шахаж байна шүү. Манай хүн гялс доошо зүгдээд өнгөрүүлнэ. Тэгэд бултаж явсаар буугаад ирлээ. Тэгэд яг зугтах гэтэл тэндээс халдсан. Рензи таа. Чи хүүхдийг авчирж өгөхгүй бол найзыг чи унаглаа шүү. Ингэсэн чи бай дадгуныг барьцсан байна. Бай тэнд бүгд л эртөөрөө хизээ нэгэн цагт өөхөн шүү дээ. Хүүхдээ аваад зугт. Хүүхэд рүүгээ харсан чинь харин очил гэж байх шиг байна. Тэгээд хүүхдийг аваад яваад очино. Босс хүүхдийг аваад "Мэнийхөө сайн уу?" гэсэн уйлаад болдоггүй. Цаанаас нь харин манай хоёрыг аваад иртэл уйлхаа болжлоо. Босс та хоёрт ч сайн юм аа. Мөнгнөөсөө татгалцсныг нь гайхаад байх юм алгаа. Гэхдээ би хүүхдээ аавна. Та хоёр амьд үлдмээр байвал явж болно. Шинэ жилгээний хариу гарахаар өвөөтөөгөө баризил явнаа. Мэдөө? Рензи тэнд. Чи хий юм. Ягаад энэ хүүхдийг ээжээс нь салгаж байгаа юм? Түүнийг өрөвдөхгүй байна уу? Өрөвдөх гинэ. Тэгвэл миний өгсөн хүүг хэн өрөвдөх юм? Хүү маань жаахан байхдаа ээжигээ алдсан юм. Тэр үед би хүүгээ харагдах гэж түүнд тоглоомын парк байгуулж өгнө гэж амласан. Харин энийг барьж дуусаагүй байхад хүү минь өгсөн. Түүнийг хэн өрөвдөх юм? Би хүүгээ алдсан. Одоо ачигаа алдаж чадахгүй. Хэрв энэ хүү миний ач мөн бол тэр миний амьдрах ганц найдвар болно. Хэрв ач чинь биш байвал яах юм? Ингэсэн чинь дуурдаггүй. Тэр үед шинжилгээний хариу гарсан гэд ирж байна. Босс хариуг хараад хүүг авч тэрвэрэд цаашаа нөгөө хөлдөөдөг өрөөрүүгээ яваад орчлоо. Манай хоёрыг харин оруулсангүй. Босс тийш орж хүүхдийн цогцсны дэргэд хариуг нь тавиад аав нь хүүг нь олсон. Гэхдээ чиний хүү биш байна. Гэснээ хүүг хажууд нь тавиад үлдээчлээ. Тэгснээ ганцаараа гараад ирнэ. Өөхөд унтах гэж байна. Ингэж авна штт. Манай хоёр юу болоод байгааг ойлгочлоо. Тэгээд гэснээ шууд хөрөгч рүү дайрч ороод хүүхдийг суллах гэж үзлээ. Тойрсон эдийг нь тэр дор нэвхэд. Дээшээ гарсан чинь
"Гү чи яава? Чи өөрөө гараад үзэхгүй юу?" Гэхээр нь гарсан чинь тэр дорн бууцаагаад шидчихлээ. Мөсөн өрөөний хамгаалагчт нь амар зодтолдог гарууд байна. Тэгээд манай хоёр үзлээ. Бардаггүй шүү. Цаанаас нь нэмэлтээр мафийн хүрээдэрлээ. Манай хоёр хуваагдаад жижигүүдийг нь бол эвх гэж өгнө шít. Хүүхэд харин тэнд даарад уйлаад байна. Рензи хэдийг унгаад бай харин хариуцж авсан хэдээ бас унгалаа. Рензи дээшээ гарах гэсэн нөгөө хоёр цагаан гаргадаггүй. Дахиад бууж очоод жижигүүдийг нь зодлоо. Тэгээд буцаад дээгүүр нь тойрч очоод нөгөө цагаантай халзганлаа. Янзи үзэж байна шүү. Манай хүн гэхдээ бас аргалж байна. Жаахан зодуулаад ирэхээр нь хөгжин барьж аваад хөгжмөр маа. Баяр нөгөө халзантай халзгинж байгаад фитнесийн төмрөр маа. Тэгээд дээшээ Рензи туслахаар гардаг. Нэг цагааныг нь буудад саатуулж байгаад очоод маа. Рензи эвтэйхэн аргалж байгаад нүүрэнд нь баастай живхнээлчлээ. Хүүхэд харин уйлхаа болчлоо. Рензи "Хүүхэд уйлхаа болчлоо" гэд нөгөөдхөө мотоциклоор түрж унгаад бай ороод хүүхдийг авах гэж байна. Нөгөө хоёр нь харин араас нь ороод ирлээ шүү. Тэгсэн хаалга нь хаагдаад түгжигчгэн. Манай хоёр гялс очоод хувцаа хүүд өмсүүллээ. Нөгөө хоёр цагаан бас орж ирээд үзэж байна. Рензи тэнд шууд хоёр нэгдлээ. Бай харин хүүхдийг дулаад суулгах гэд үзэж байна. Рензи зодтолж байгаад нэгийнх нь пичакийг тайлж яваад байд пасллаа. Тэгснэ нөгөөдөгтөө нь үзэж байгаад бас пичакийг нь дээрэмчлээ. Тэгсэн нэг нь төмрөөрээд амар эргүүлж байна шүү. Рензи синс барьсан чинь синс нь ажиллаж байна. Эргээд харсан чинь ард нь бай датун залгаад өгцөн байна. Тэгээд нөгөө сенсэрээ жадыг нь байхгүй болгоод нөгөө хоёрыг хүүтэн сенсэр үлээлгээд булан ташин. Тэгснэ бай ирээд жоохон сүүхчхий. Ингэснээ сүүгээр үлээлгэлээ. Нөгөө хоёр нь хөлдөөд яг үхэх шахлаа. "Чи очоод хаалга онгоох нь хардаа" гэсэн бай очоод "Энд бүр төлхөрний нүх жалга" гэж авна шít. Тэгээд нилээ удлаа. Манай хоёр хүүхдийг голдоо хийгээд тэрчгсэн байж байна. Багш харин нөгөө цагдаад хэлчихсэн байна. Цагдаатай хамт гадаа нь хүрээд ирлээ. Цагдаа хараад "Энийг онголог босс л кодыг нь мэдтгий. Тэгвэл боссыгоо олоод ир. Тэр галзуурчихсан" гэж авна шít. Тэгээд багш онголох гэж үзлээ. "Чамайг байцгаа. Агаар жуулагчаа унтраа. За, бэтгий хөдөл. За, бэтгий амьсгал. Бэтгий амьсгалаа. За" гэд бүгдийг төгжүүллээ. Багш нилээ үзэж байгаад сургуультаа санаж байна. Хялгас хүртэл мэдэрдэг хүн шүү дээ. Тэгээд онгоолгочлоо. Хаалга онголоо. Дотроос нь манай хоёр "Эмч дуудаарай. Хүүхдийг аврий" ингээд гарч ирлээ. Цаанаас нь харин нөгөө хоёр яг үхэх гэж байна. Манай хоёр гялс гарч гүгээд машин асаах гэтэл болдоггүй. "Битгий үхээрээ. Тэсээрээ. Аав нь одоохон." Хүүхэд амьсгалдаггүй шүү. Бай машин асаах гэж чаддаггүй. Рензи гинэт нөгөө үзэж байсан киногоо саналаа. Аккумулятор холбогч гартаа холбож байгаад өөрөө тогонд цохиуланга хүүхдийн зүрхийг цохиулна. Дахиад нилээ хэд үзлээ. Болдоггүй. Тэнд байсан бүгд өрөвдөд байна. Мафийн хүртэл "Альвэ? Дахиад нэг." Рензи унаад өглөө. Тэр үед эмчнэр ирээд хүүхдийг авна. Эмчнэр харин замдаа үзэж байгаад "Хурдан яваарай. Зүрхний хэмээн 80-50 гэж байна шүү. Амьд гарчжээ. Манай хоёр эмнэлгийн машины хойноос гүгээд үлдлээ. Нөгөө мафийн бос харин галзуурчихсан байна. Цагдаа нар ирээд баривчилдаг. Ингээд шоронгийн танхимд манай хэд цаазаар ахуулах гэж сууж байна. Тэгээд гуруула захиас өгнүүдэ хэллээ. Бай тэнд "Хонгор минь, би чамайгаа их санаж байна. Чамайг орхисон дуучлаарай. Дахиад амьдрах боломж олдох юм бол чамайгаа зөндөө хайрлана." Рензи тэнд "Аава, таныг олон асуудалд оруулсан дуучлаарай. Мөнгө л байвал болно гэж бодоод буруу замаар их явжээ. Дахин амьдрах боломж олдох юм бол илүү утга учиртай амьдралаар амьдрнаа. Тэгээд манай гурвыг буудлаа. Гэсэн чи үгүй байжээ. Үзүүлэн байж. Цаазаар авах ялын бодлогыг өөрчилж зөвхөн аимшигтай гэмт хэрэгтнүүдэд л өгдөг болсон. Оролцогчдод баярлалаа. Гэсэн манай гурав босоод ирлээ. Бүгд гэрийнхэнтэйгээ уулзаад бөөн баяр. "Хонгор минь, би маш их айлаа." "Бүгд худлаа шүү дээ." "Гү тэгэд надад хайртай гэсэн нь худлаа юм уу?" Тэр бол үнэ гэж байна. Рензи харин гэрийнхэнтэйгээ уулзраа болоод бай харин эхнэртэйгээ нийлсэн бололтой. Эхнэрийнх нь гэдэс томорчихсан байна. "Алив, наад сүнхээ нааш нүг. Хүүхэдтэй хүн яаж юм хүндсэн хүүрч болдгийм бэ?" гэд учиргүй санаа тавиад байв шүү. Рензи харин совлогч бүсгүйтэй учир ургуулчихаж "Би өөрчлөгднө" ингээд амлаж байна. Бүсгүй "Надад яагаад амлаад байгаа юм бэ?" Би аавдаа амлнаа." Ингэснэ аав дээр очиод "Аава, хүн заавал өөрчлөгднө." Тэр үед харин тэдэн дээр нөгөө бяцхан хүү эцэг эхтэйгээ хамт эргэж ирлээ. "Миний хөө" гэд бөөн баяр. Нөгөө гэр бүлийнхэн бас хүүхдийг нь аварсан гэд талархаж байна. Тэгснэ манай гуравт ажлын санал тавьж байна. Манай хоёрт хамгаалагчийн ажил, багшид харин жолоочийн ажил гэж байна. "Би жолооч биш, би хамгаалагч хэвэл бас сайн зодтолдож чадна шүү. За уулзалтаа дуусгаад камер руугаа орцгоо." За ингээд орох гэтэл хүүхдээ аваад орох гэж байна. Хөөе, хүүхдээ авъя." Тийм штэ. Ингээд түүнийг хэн гэдэг вүлээ? Лайкасын. Тийм үү? Ингээд манай гурав засраад хүүхэд аав ээжтэйгээ хамт үлдээд энэ түрээд кино маань дуслаа. Киночд байлаа.